За хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Бас энэ талаар бол нэлээд бас туршлага судалсан, эрэлт хэрэгцээг ч гэсэн нэлээд судалсан. За нэгдүгüүрт бол ер нь бол манай дундаж насалт бол нэлээд бас өсөж байгаа. Энэ хэрээр бол асрах үйлчлэгээний тусламж үйлчлэгээ авах хэрэгцээ шаардлага бол ер нь бол дэлхийн хэмжээнд өсөж байгаа үзүүлэлт байгаа юм байна. Тэгэхээр бид нар асрах совилох үйлчлэгээ гэдгийг бол хэдэн төгрөгийн халамжийн мөнгө өгчөөл үндсэндээ тэгээд бараг хайдаг. Эрүүл мэндийн үйлчлэгээ авж байгаа хүмүүсийн бол бас багагүй хэсэг нь асрах совилох үйлчлэгийг авах гэж эмнэлэгт ирдэг. Энэ өөрөө эрүүл мэндийн ачаалал, хүртээмж энэ зүйлийг бол ихээхэн бас үзүүлдэг юм байл. Тухайлбал бид нар Япон гэдэг улсад ихэд ахмадын цэцэрлэг гэж байгаа байхгүй юу? Өглөө өндөр настай аав ээжээгээ хүргээд өгдөг. Гэртээ харж чаддгүй хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийнхаа нэг хүнийг бол хүргээд өгдөг. Оройн буцаад авдаг. Шаардлагатай бол 7 хоногоор 24 цэцэрлэг гэдэг шиг ийм бүр нэрлэж гисэн. Тэгэхээр 20 жилийн өмнө энийг хийж өнөөдөр хэрэгжүүлж байгаа юм байна лээ. Тэгэхээр бид нар бол гэртээ эмнэлэгч орж чадахгүй тийм хүмүүс маш олон байгаа шүү дээ. Сая хамгийн сүүлд ихэд нэг хэвтрийг нацилхтэй нэг хүнийг бүртгэлийн газар авчиж хурууныг нь хийнэ авна гэдээ өрөөд ирчихсэн. Тэгээ ийм зүйл харахаараа бид нар шиг гинт чочдөг. Гэтэл яг үнэн дээр бод байдал бол яг гэртээ ингээд хүлээтэй байж идэг. Эмнэлэг сургууль нийгмийн харилцаанд орж чадахгүй маш олон хүн баг. Энийг бол яг хөгжлийн бэрхшээлтэй өндөр настай аав ээжээгээ өвчтөе зовлонтой тэр хүмүүсээ асар совилж үзсэн хүмүүс л зовлонгийн маш сайн мэднэ. Үндсэндээ асрах совилох үйлчлэгээний care economy буюу энэ зүйлийг бол нуруунд дээрээ үүрж байгаа. Ажил хөдөлмөр хийж болдоггүй өөрөө баг. Нэг хүний байнгын хараат байдалтай байж идэг. Ийм хүмүүсийг бол нуруунд дээр үүрж ирж байгаа юм. Тийм учраас энэний үйлчлэгээ тусламж бол хувийн хэвшил болон төрийн зарим байгууллагууд бол хэрэгжиж аль хэдийн эхэлж гисэн. Тухайлбал би саяхан нэг мэдээлэл авахад өндөр настай ээжигийн хүүхдүүд нь гадаад байдаг юм байна. Өндөр настай ээжигээ асруулахын тулд сар 7 сая төгрөг төлдөг байна. Бид нар төлөхөд бэлэн байна гэж байгаа юм. Тэгээ гадаадаас Филиппин гэдэг юм уу юу гэдэг ийм хүмүүсийг авчиж ирдэг юм байна бас. Монгол хүн байвал бүр сайн ийм үйлчлэгээ үзүүлээд мэрэгцсэн хүмүүс байх юм бол бүр бид нар аммаар байна гэж. Тэгэхээр ирээдүйд магадгүй 10 жил, 20 жилийн дараа, 30 жилийн дараа энэ хүмүүсийг асрах бид нар ч гэсэн хөрөг хүүхдүүдээрээ асруулна гэж бодож байгаа баг. Зөвхөн харамсалтай нь хідэн тэр хүүхдүүд нь гэрт нь одоогийнхан шиг гэрт нь байгаад гэдэг юм асар тойрох бол ихэнх нь гадаад дотоод гэрээс хол. Энэ шинэ үеийн тэр Gen Z гэдэг юм ийм үе чинь их өөр болж байгаа юм байна. Тийм учраас бид нар ирээдүйд энэ үйлчлэгийг өнөөдөр ярьж энэ үйлчлэгийг төлөвшүүлэх, хүний нөөцийн бэлтгэх, санхүүжилт, даатгалын асуудлыг шийдэх нь маш чухал юм байна. Тийм учраас бол энэ хуулийн төслийг бол үзэл баримтлалын дэмжинэ. За мэдээж засаж янзлах зүйл бол мэдээж байна. Даатгалж болох хэрэгтэй. Өчтөрхөн нийгмийн даатгалын тухай хуулинд би өөрөө санал гаргаж яаж энэ хуулийг бас хэрэгжүүлэхэд хэрэг болох нэг заалтыг оруулсан. Үйлдвэрлэлийн осол мэргэжлийг шалтгааллах өвчлөлтөө маш олон мянган хүн байдаг. Энэ хүмүүс нэг удаагийн тэтгэмж өгөөл хайдаг. Нөхөн сэргээх, асрах, совилох, гэрээр нь үйлчлэгээ үзүүлэх гэдэг юм байхгүй. Та бид ч гэсэн гэрээсээ гарахгүй үндсэндээ нэг сар байгаад үзүүл юу болох вэ тийм үү? Тийм учраас энэ даатгалын санд нь мөнгө байгаад байдаг. Зарцуулыг ихээр гарах хэрэгцүү орчинд байдаг. Тийм учраас бол энэ хуулийн дээр бол маш олон чухал зүйлүүд орж ийн. Тэгээ санхүүжилтийн хувьд бол засгийн газар болгоомжилж ихээхэн хэмжээний мөнгө шаардна гэсэн байл. За үүнээс бол санаа зовох бас хэрэггүй. Энийг хувийн хвшил хийх хэрэгтэй байна. Даатгал хэрэгтэй байна. Хувийн тэтгэврийг дагаж амьлуулах хууль чинь энд явж байгаа маа. Тийм учраас ажлын хэсэг. За ерөнхийдөө санал хэллээ те. За отхны саран чулуун шүү.